сангийн өдрийн мэндийг хүргэе. Манайхан шинжлэх ухааны үндэсний сургууль нь 2014 оноос эхлээд 2 дахь нэмэх нь 3, 2 дахь нэмэх нь 4 гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ирсэн. Энэхүү хөтөлбөрүүдийн хүрээнд 6 мэргэжлэр оюутан эсвэлэн сургаж байгаа бөгөөд энэхүү мэргэжлүүдэд хүний их хэмж, уламжлалтын их хэмж, шүдний их хэмж, био анагаах судлаач, нийгмийн эрүүл мэнд судлаач болон эмзүүч гэсэн мэргэжлүүд багтдаг. Дээрх мэргэжлэр эзлэгч нь эхний 2 жил анагаахын суурь хичээл болох ерөнхий эрдмийн хичээлүүдийг үзэх бөгөөд 2 дугаар курсыг төгсөхдөө тухайн оюутны сурталчилгын амжилт, анс, голчтон, мөн эзэлтийн ерөнхий шалгалтын оноо зэргүүдийг хадгалсан үзэж дараах мэргэжлүүдээс сонгон суралцдаг. Дээрх мэргэжлүүдэд элсэн суралцах хүсэлтэй байгаа элсгийн хүсэгчид нь хим болон биологи хичээлүүдээр элсдийн ерөнхий шалгалт өгнө. Элсдийн ерөнхий шалгалтын босго оноо нь хичээл тус бүр 400-аас дээш оноо авсан байх шаардлагатай бөгөөд дээрх шаардлагыг хангасан болон элсгээр бүртгүүлсэн элсгийн хүсэгчдийг нийт онооны дарааллаар жагсан батлагдсан хяналтын тоогоор элсүүлдэг. Магадгүй орон нутгаас элсгийн хүсэгчид маань үүнийг анхааралтай сонсоорой. Орон нутагт элсдийн үйл ажиллагааг Монголын ихтэй сургуулиудын консорциум зохион байгуулан ажилладаг. Монголын ихтэй сургуулиудын консорциум нь тусгай баг бүрдүүлэн очих бөгөөд элсдийн үйл ажиллагааг сонгон шалгаруулалт хийн авч байгаа. Орон нутагт дээрх мэргэжлүүдийн хяналтын тоон илгээхдэгтээ хүний их хэмж буюу анагаахын суурь боловсролын дамжаа, уламжлалт анагаахын их хэмж буюу анагаахын суурь боловсролын дамжаа, шүдний их хэмж буюу анагаахын суурь боловсролын дамжаа гэх мэтчлэн 6 мэргэжил маань нэрлэгдэн очдог. Гэсэн хэдий ч дээрх 6 мэргэжлүүдийн алийг нь сонгос элссэн ч та анагаахын суурь боловсролын дамжаанд л элсэж байна гэсэн үг ээ. Ингэснээр эхний 2 жилдээ ерөнхий эрдмийн хичээл үзэн судлах бөгөөд 2 дугаар курсээ төгсөөд дээрх мэргэжлүүдээс сонгон цааш суралцснаа. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, хүний хинчин мэргэжлийг эзэмшнэ гэдэг хөв хүнийхээ хувьд том зорилт, том сорилт байдаг юм. Эмч хүн гэдэг энэ хорвоод хүн эрхээс аваад бурхныхоо оронд буцах хүртэл нь эрдэнэт хүний алтан амийг хариуцдаг, тасралтгүй ажилдаг, эрүүл мэндийн болон эх орныхоо манаанд зогсдог тангараг өргөсөн мэргэжил юм аа. Эмчийн мэргэжил хүний өмнөөс сэтгэл зүрхээрээ зовниж чаддаг, хэрхэн туслах талаар өөрийгөө золиослон зүтгэдэг, түүнд тустай үйлийг харамгүй бүтээж чаддаг, асран хайрлах сэтгэл нэвт шингэсэн ажил мэргэжил юм. Эмч мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо нь ерөнхий боловсролын сургуулиар төгсөөд анагаах ухааны сургуульд 6 жил суралцаад хэмжээ ломтой бакалаврын зэрэгтээ төгсдөг. Төгссөн оюутнууд маань анхан шатны эмнэлгийн байгууллагуудад тэр дундаа өрхийн эмнэлэг, сум эмнэлэг, сум дундын эмнэлэг, дүүргийн эмнэлэг, ийм хувийн эмнэлгүүдэд эмчээр ажиллах боломжтой төгсдөг. За, эмчээр ажиллахаас гадна сургалт эрдэм шинжилгээний байгууллагад багш, судлаач болон эрүүл мэндийн боловсролыг дэвшлүүлэх чиглэлээр ажиллах боломжтой эрэлт хэрэгцээтэй мэргэжил байна. За, манай анагаах ухааны сургууль нь үндэсний болон олон улсын хэмжээнд магадлалыг итгэмжлэгдсэн хүний эмч бэлтгэх 6 жилийн сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хүний хэмж мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр суралцж буй оюутнууд нь хүний эрүүл мэндэд тохиолдох 277 асуудлыг үндсэн болон төрөлцсөн мэргэжлийн чиглэлээр нийтдээ 200 гаруй ур чадвар 1034 мэдлэг хандлагыг эзэмшиж энэ асуудлыг шийдэж чаддаг болох юм аа. Миний хувьд яагаад хүний хэмж мэргэжлийг сонгосон бэ гэх юм бол би хүнд туслах маш их дуртай. Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол эрүүл мэндэдэг учраас би олон мэргэжлүүд дундаас хүний хэмж мэргэжлийг сонгон суралцж байна. Энэ зорилгын хүрээнд би үйлчлүүлэгчээс эмнэлзийн ярилцлага хийх ур чадвар болон эмчийн үзлэг хийх, оншилгоо хийх, шинжилгээг төлөвлөх болон түүнийгээ дүгнэх, эмчилгээ бичих, зөвлөгөө өгөх ур чадваруудыг чадварлаг эмч багшууд хамт олон болон сургуулийнхаа суралцах таатай орчны тусламжтайгаар олон ур чадваруудыг эзэмшиж суралцж байна. Хүний их хэмж мэргэжлийг сонгон суралцж, төрийнхөө сүлдэнд тангараг өргөж, төмөн ардынхаа эрүүл мэндийн манаанд нүд цавчлагууд зогсох хүсэл тэмүүлэл бүхий залуучууд та бүгдийн өмнө Монгол улсын анагаахын салбарын ууган сургуулийн үе таалга үргэлж нээлттэй байх болно.